За өнөөдрийн хичээлийн сэдв мэргэжил сонголт. Мэргэжлээ хэрхэн сонгох вэ? За мэргэжил сонгоход туслах 5 зөвлөмжийг тэмцэндээ бичнэ. Мэргэжлийг сонгохдоо дараах хүчин зүйлсийг харгалзан үзнэ. Нэгдүгээрт нь би юу хийж чадах вэ? Хоёрт нь мэргэжлийн талаар мэдлэгтэй байх. Гуравт би юуг сайн хийж чадах вэ? Дөрөвт эцэг их ойр дотны хүмүүстэйгээ зөвлөлдөх. 5. Би ямар мэргэжилд эзэмшүүл амжилтанд хүрэх вэ? 6. Багш судлаач нараас зөвлөгөө авах. Мэргэжлийн үн цэний тухай зөвлөмжөөс товчлол бичнэ тэмдэгтэн. Мэргэжлээ хэрхэн сонгосон бэ? Эцэгхийн зөвлөгөөг дагсан 5%, найз нөхдөд дуурайсан 10%, сонирхлоо дагсан 50%, нийгмийн эрэлт хэрэгцээг харгалзан үзсэн 35%, өөр сонголт байгаагүй бус тэг байна. За ойрын ирээдүйд хамгийн эрэлттэй байгаа мэргэжлийг Монгол улс олон улсад байгаа дараах мэргэжлүүдээс судлаад өөрт хэрэгцээтэй мэргэжлийг сонгоно. За хүүхдүүдээ гэрийн даалгаварт өөрсдөө сонгосон мэргэжлийн талаар дэлгэнгүй танилцуулга бичиж ирээрэй.